Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. оны 4 сарын 28-ны орой 38 настай Ронда Богс Ohio мужийн Pataskala хотод хадам ээжихээ гэрт 2 нас хагастай охинтойгоо очсон байсан. За тухайн оройны 6 цаг хагастай нөхөр нь тийшээ залгах байсан болохоор утасны дуудлага хүлээгээ сууж исэн нь бол тэр байсан. За Дэйв гээд нөхөр нь болохоор тухайн үед шоронд хоригдчихсэн юм билээ. Тэгээ яагаад хоригдсан гэхээр урдны эхнэрээс нь төрсэн хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгийг өгөөгүй болохоор 2-7 хоног хоригдох тийм шийтгэл авсан байсан. Рондагийн хувьд бол энэ нь тийм гайхаад ахаар зүйл ерөөсөө биш. Тэгээд ч мэдээж баярлаад ахаар зүйл угаасаа биш байсан. За Ронда Дэйвтэй анх бол 12 жилийн өмнө буюу 1990 онд танилцчихсан. Тэгээд тэр үедээ хин хин нь юунд ч санаа зовдоггүй эрх дураараа наргиж цэнгээд Рондагийн хувьд бол Дэйвийн тэмнэг чөлөөтэй сэтгэж чөлөөтэй амьдардаг зан их таалагдчихсан. Дэйв болохоор рок хамтлагтай. Тэгээд Ронда тоглолтуудыг нь дандаа үздэг. Урд игнэнд тоглолтынх нь үеэр бүжиглээд хөгжилдөж цэнгээд тэрэндээ айгуу дуртай байдаг гэсэн. За бүх зүйл сэтгэлд нь сайхан санагдаад өөрд юм залуугаараа байх юм шиг мэдрэмж төрүүлдэг байсан юм. Гэхдээ 2002 оны үед тэр хоёр бол хоёулаа 38 настай. За бага насны хүүхэдтэй төлөх ёстой зардлууд ч гэсэн нэлээд ихтэй болцсон байсан. Дэйв болохоор урдных шиг ууж идэл шоудж явдаг хിവэрэ байсан болохоор амьдралынх нь бүх ачаа бүх хариуцлага бараг Ронда дээр ирсэн байсан. За тэгээ хүүхэд нь төрснөөс хойш Ронда бол нөхрийнхөө тоглолтууд дээр бараг очиагүй. Угаасаа ч өөр нь хүүхэд дагуулж очиход тийм зүйл бол тохиромжгүй. Дэйвийн найзалдаг хүмүүсийн ихэнх нь арх хэтрүүлж уудаг, харт амхинд донтсон, за эсвэл урд өмнө нь ял эдэлжсэн тийм хүмүүс исэн. За тийм болохоор эрхэж эхэлснээс хойш 4 жилийн дараа гэхэд Ронда бол энэ Дэйвийг үнэн төрхөөр нь харж эхлээд маш тийм хариуцлагагүй, болчмгүй хүн гэдгийг нь мэдээж авсан юм байна. За тэгээ орой нөгөө хадминдаа очсон хүүхдтэйгээ байж ах үеэр нь утсан дуграад Ронда бол утсыг авсан. Тухайн залгсан хүн нь угаасаа Дэйв байсан. За тэгээ тэр үеэр болохоор Ронда яг үнэндээ ингээд маш тийм ууртай байсан. За саллтын талаар ч гэсэн ярмаар байсан. Бас нэрийг нь өөрийнхөө нөгөө тэтгэврийн сангийн хуудаснаас ч гэсэн хасах тийм төлөвлөгөөтэй байсан гэдгээ хэлмээрсэн. Гэхдээ хажууд нь нөгөө хадам ээж нь зогсчоод ингээд яриаг нь чагнаадсан болохоор тийм зүйл өрөөсөө хилээгүй. Зүгээр л сайн уу чи ямар байна энэ гэсэн тиймэрхүү зүйлийг асуусан юм байна. За тэгээ төрхөн зүрийн яриа болж өнгөрөөд тухайн цаг мөчөөс яг 1 цагийн дараа Ронда бол хүүхэдтэйгээ хамт гэртээ харьсан байгаа. Харьчаад нөгөөх чинь хүүхэдтэй хүүхдлийн киног нь асааж өгчөөд өөрөө болохоор гарч нөгөө зөвлөг ингээд тэгшилдэж штэ. Тэрийгээ хийх гээд гадагшаа гарсан. Дэйв гээд нөхөр нь бараг хизээч гэртээ байдаггүй. Ронда болохоор ингээд гэрийнхээ бүх ажлыг ганцаараа хийхэд бол аль хэдийнэ энэ хүн бол тасцсан байсан маа. Тэгээ нөгөөх чинь зөвлөг тэгшлэгчээ гаражнасаа гаргаад уцыг нь дотоод засаах гэсэн чинь нөгөөх нь айгүй хэцүү асаад за тэгэл ацсахаараа буцаж унтраал нэг ийм эвдрэх шахсан байдалтай байсан. Тэгээ байжсэн чинь гудамжны цаана байдаг хөршин бол гэрээсээ гарч ирээд тэгээ Рондаг харчаад ингээд гараараа төр зогсооч гэсэн тийм тохиог өгсөн баа. Тэгээ Ронда нөгөөдхөө унтраачаад юу хэлхийг нь сонссон чинь манай гэрт ингээд хэвийн ажилтдаг ийм зөвлөг тэгшлэгч байгаа.
Чи тэрийг хэрэгжилж олно штэ гэж хэлсэн маа. За тэгээ бас нэлээд орой олцсон байсан болохоор Ронда ер нь л зүйлэг энэ төр тэгшлэхээ одоо болиё гэж хэлээд нөгөө хөрштөө баярлаа гэж хэлээд гэрлүүгөө буцаад орсон. Ронда болохоор ер нь маргааш нь нөгөө Дэйвийн нэг үеэл нэг гэд хүн рүү заалгаад чи ингээ хурч ирээд энэ зүйлэг тэгшлэгчийг засаад өгч чадах уу гэж асууя гэж бодож исэн юм байна. Нэг гэд тухайн одоо нөгөө Дэйвийн үеэл нь болохоор томоохон тийм орон сууцны зохицолборт засвар үйлчилгээний ажил хийдэг хүн байсан. Тэгээд Дэйв ядж байгаа шоронд орцсон. За тэгэл гэртээ нэг их үзэгддэггүй байсан болохоор яг тэр үеэр нь болохоор одоо Рондад ирж гэрийнхээ ажил тусалдаг байсан юм байна. Жишээ нь гэх юм бол яг 7 хоногийн өмнө гэхэд Рондагийн одоо гэрт нь хурж ирээд угаалгын машиныг нь засаж өгсөн. За тэгээ байнга одоо задлгаад ямар байгааг нь ассан гэд асуугаад ер нь санаа тавьдаг тийм хүн байсан маа. За тэгээ Рондагийн хувьд бол Дэйв гэдэг хүнээс салахгүй байгаагийн гол шалтгаан нь бол одоо энэ хоёрын дундаас гарсан хүүхэд нь байсан. Тэр ганцаараа хүүхдээ өсгөж чадах хэсэгтээ ерөнхийдөө бол эргэлзчихсэн юм байна. Дэйв хэдхэн 7 хоног байхгүй байхад хүртэл ингээд амьдрал нь айгүй тийм хэцүү. Насаараа ингээд ганцаараа бүх зүйлийг хийн гэдгийг төсөөлөхөд ч айгүй хэцүү санагдчихсан. Тэрнээс гадна Ронда болохоор нөхрийгөө хүүхдийн тэтгэмж төлөгч тийм чадваруу гэдгийг бол аль хэдийнэ мэдчихсэн. Тиймээс одоо саллаж гисэн дараа нь Дэйвэс бага хэмжээний мөнгө авсан ч бай одоо бүх төлбөр одоо томоохон хэмжээний одоо мөнгөний асуудыг бол дандаа өөрөө даах хэрэгтэй болно гэдгээ ойлгож байсан. Тухайн үед бол Ронда офисын тийм туслахын ажил хийдэг байсан юм билээ. Тэгээ тэр цалингаараа одоо ингээд өөр ямар нэг санхүүгийн дэмжлэггүйгээр өөрийгөө бас охиноо ингээд хангалуун амьдруулж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. За ингээд энэ өдөр өнгөрсөн. За маргааш өглөө нь болохоор 4 сарын 29-ний одоо даваа гараг байсан байгаа. Рондагийн хамт ажилладаг Gary Polovsky гэдэг хүн болохоор одоо тухайн нөгөө Hamilton Home Products гэдэг нэртэй халаалтын тоног төхөөрөмжийн тэр компани оффист бол ажилдаа ерөөсөө ирэхгүй ингээд айгүй хоцроод байгааг нь бол анзаарсан байгаа байхгүй юу. Тэгээ Gary гэдэг хүний хувьд л энэ айгүй тийм сонин зүйлээс яагаад гэх юм бол Ронда ерөөсөө ажилдаа бол нэг ч удаа хоцорч байгаагүй юм байна. За тэгээ Gary болохоор бусад хүмүүсээс одоо Ронда хаана байгааг одоо эсвэл утсаар ингээд залгаж мэдэгдсэн үү энтергээд асуугаад эхэлсэн чинь хамт ажилтдаг хүмүүс нь ерөөсө хинч мэдхгүй 5 дахь өдөр ажил тарснаас хойш Рондатай холбогдсон хүн ерөөсөө байхгүй гэдгийг нь мэдэж авсан. За ингээ эцэст нь бол Gary Рондагийн гэрийн одоо нөгөө сорь утас руу залгаад гэртээ байгаа эсхийг нь шалгахаар болсон. За гэхдээ хит хитэ удаа залгасан ч гэсэн Ронда ерөөсөө утсаа аваагүй. За тэр бол хэсэг хугацаанд хүлээж агаад магадгүй ингээд буцаад офис руу залгах байхаа гэж бодож исэн ч нэг цаг өнгөрсөн ч гэсэн ерөөсөө ямар ч тийм хариу дуудлага ирээгүй. За ингээд Gary гэдэг хүн болохоор Рондагийн машинд нь ямар нэг асуудал гарсан байх та одоо магадгүй хаана ихтэй зам дээр ингээд гаццсан байгаа байх гэж эхэндээ бол бодсон юм билээ. За тэгээ Рондагийн одоо гэр болохоор нөгөө офис хүртэл нь болохоор ойролцоогоор нэг 15 милийн зайтай газар байт юм байна л та. Тэгээ тухайн 2002 онд бол хүн болгонд гар утас гэж байгаагүй. Рондаг бас ингээ гар утастай үгүйг нь тэр Gary гэдэг хүн бол мэдэхгүй байсан. Тийм болохоор хэрвээ машин нь эвдэрсэн байх юм бол ингээ тусламж дуудах ямар ч тийм боломжгүй хаана нэг газар ингээ зогсож байгаа хаа гэж бодож исэн. Ингээд Gary бол одоо машиндаа суугаад офисоос Рондагийн гэрлөө хүртэлх замаар одоо яваад зам зур хаана ихтэй зогсчиж магадгүй гэж хайхаар шийдсэн. За тэгчээд нөгөө Pataskala гэдэг нөгөө жижигхэн хот хүртэл тэр бол явсан. За тэгээ замын хажуу хаваар бол Рондагийн машиныг хайж анхааралтай ажигласан ч юу ч юу нь бол алж хараагүй. За тэгээ дөхөж ирээд гэрийнх нь ойр ирсэн чинь Рондагийн машиныг бол тэр олж харсан. Тэгэхээр Ронда бол ерөөсөө ажилдаа явах гэж гараагүй гэдэг нь ойлгомжтой болсон. За хэрвээ тэр гэртээ байсан мөртлөө ингээд хинт ч мэдэгдэхгүй залгсан ч гэсэн ерөөсөө уцаа авахгүй байгаа бол ямар нэг муу зүйл болсон тодорхой гэж Gary одоо ойлгосон. За ингээд Gary машинаас гсагаад очоод хаалгыг нь тогшсон чинь хинч хариу өгөөгүй. Тэгээ хэсэг хүлээсний дараа байшингийнх нь араар нь тойроод арын хаалгыг нь тогшсон. Тэгсэн чи тэндээс бас л ямар нэг хариу ирээгүй. Тэгэхээр нь одоо гэрт нь ерөөсө хүн байхгүй байгаа юм байна гэж бодоод байшингийн одоо уртл руу буцаж алхаж очоод явах гэжсэн чинь яг урт цонхны хөшгөн хөдөлж байгаа гэдгийг бол анзаарсан байна. За тэгээ очоод өнгийгэд харсан чинь одоо нөгөө хөшгийг хөдлөжсэн хүн нь Рондагийн нөгөө 2 настай охин нь байсан. Тэр охин цонхоороо харцсан. За тэгээ нүүр ам нь ингээ бүр улайцсан, нэлээд удаан одоо уйлсан юм шиг байдалтай байсан.
Тэгээ нөө Гэри чинь сандарч эхлээд бүр цонх руу дөгч очингуудаа би ээж чинь найз байна гэж хэлээд хаалгаа нээгэрээ гэж одоо ингээд тайлбарлаж хэлсэн байгаа. Тэгээ Аманда тэрийг нь эхэндээ ол сайн ойлгохгүй байсан ч гэсэн сүүлдээ бол ингээд хаалга руу очих гээд байгааг нь ойлгоод хэсэг хугацааны дараа бол урд хаалгаа одоо дотроос нь тайлж өгсөн байгаа. За тэгээ Гэри дотгошоо ороод хамгийн түрүүнд бол зочны өрөөний хивсэн дээр одоо юм цус болцсон хөлийн мөр байхыг бол олж харсан. За тэгээ нөгөөд чи Сандра тэр даруйдаа нөгөө Аманда гэдэг охиныг нь тэрврээд годомжны одоо нөгөө талд байрладаг хөршийнхэн гэрлөө гүйжчиод хаалгыг нь одоо маш хүчтэй балбаж цагдаа дуудахыг хэлсэн байгаа. За ингээд удалгүй бол Патаскалагийн цагдаа нар Руандагийн гэрт нь явж очиод тодорхойг нь шалгаж үзэхэд бол Руанда галтгоондоо одоо хутгалсан байдалтай амиа алдсан байсан. За энэ нь бол Патаскала хотод сүүлийн 6 жилийн хугацаанд гарсан одоо хамгийн анхны хүн амны хэрэг байсан юм байна. Тухайн Патаскала гэдэг хот нь болохоор айгүй тийм цөөхөн одоо юм цагдаагийн албан хаагчдтай. За тэгээ цагдаагийн дарга Крис Форши гэдэг хүн болохоор энэ хэрэг дээр ажиллах одоо хүний нөөц маш бага байсан болохоор байж болох бүхэл одоо цагдаагийн ажилтныг дуудаад хэргийн газар одоо очихыг бол тушаасан байгаа. За тэгээ дараа нь л өөрөө очиод ажил яг зөв явагдаж байгаа эсхийг хянахаар болсон. Форши байшинд явж очиход бол тэнд цагдаа нар аль хэдийн одоо хамгаалалтын бүсийг тогтоочихсон байсан. За тэгээ явж ороход бол цусандаа хутгалтсан нэг эмэгтэйг тэр бол олж харсан. За тэгээ нэг цагдаа болохоор түүнд хохирогчийг Ронда Бокс гэж эмэгтэй байна гэдгийг хэлээд тухайн өглөө ажилдаа очиагүй болохоор хамт ажилладаг хүн нь шалгахаар гэрт нь ирсэн юм байна. Ингээд 911 рүү дуудлага өгснөөр хэргийн газарт бид ирсэн байна гэж тайлбарласан. За азар бол Руандагийн бага насны охин нь ямар нэг гэмтэлгүй ээжийнхээ одоо цогцсны хажууд байшин дотор хамт байсан байна гэдгийг хэлсэн. Форши цогцсыг шалгах үед бол Руандагийн толгой, хүзүү, цээж, мөр гэд нийт бол 10 гаруй хутганы шарх байгаа гэдгийг нь бол шууд анзаарсан. За шархны тоо бол нэлээд их тэгээ галтгоонд тэр чигтээ цус болцсон. Тэрнээс нь харахад бол нэлээд одоо хүчтэй хоорондоо тэмцэлцсэн юм уу гэдгийг нь илтгэжсэн. Ронда болохоор дайрсан хүнтэйгээ нэлээд их ноцолцсон байна гэдгийг бол харахад л ойлгомжтой байсан. Хохирогч бол одоо бүрэн хувцастайгаа байсан болохоор энэ хэрэг бол оройны хоолны дараа унтахын өмнө болсон гэж Форши бол дүгнжсэн баг. За тэгээ эднэрийн бодож исэн хамгийн одоо эмзэглэмээр зүйл нь юу байсан гэхээр энэ хэрэг явдал болох үеэр охин нь одоо унтцсан байсан уу? За эсвэл бүр нэг өрөөнд хамт ингээд хараа зогсож исэн үү гэсэн тийм зүйл байсан. Хэргийн газрыг тэр чигтэн зурагжуулсны дараа Форши бол шүүх эмнэлгийн ажилтнуудад цогцсыг дамнуурган дээр өргөж авч гарах зөвшөөрлийг бол өгсөн. За цогцсыг өргөхөд бол Форши түүний доор нь ямар нэг зүйл байгаа гэдгийг анзаарсан. За тэр нь болохоор цус болцсон стейкний хутга байсан. Форши галтгооны эсхийг тойруулж харахад бол тухайн хутганы хар иш нь ширээн дээр исэн хутганы комптой бол яг таарч исэн. За өөрөөр хэлэх юм бол Руандаг өөрийнх нь одоо энэ ашигладаг байсан галтгооных нь хутгаар хөнөөсөн. Тэгчээд алуурчин зэвсгээ бол одоо өөрөө авч ирээгүй гэр дотор байсан зүйлээр ингээд хөнөөсөн гэсэн үг. За энэ хэрэг бол урдчлан төлөвлөсөн биш. Яг тухайн одоо цаг мөчид үүссэн маргаанаас болсон байх магадaltaй гэдгийг одоо энэ зүйл нь бол илтгэжсэн. За ямар нэг байдлаар урдаас төлөвлөсөн байх юм бол тухайн хүн гаднаас өөрөө ирэхдээ ямар нэг зэвсэг авчрахаас бол гарцаагүй. За тэгээ цагдаа нар галтгоонд шүүхийн шинжилгээний нотлох баримтуудыг цуглуулж авах хооронд Форши болохоор байшингийн бусад хэсгийг шалгаж үзсэн. За байшин бол бүхэлдээ ингээд ухаад хаа сайгүй ингээд үдцсэн нааш цааш нь болгоцсон юм шиг байдалтай харагдчихсэн. За унтлахын өрөөнд байсан үнэт эдлийн хайрцаг нь бол хоосон болцсон. Шүүгээний шургуулганууд нь нээлттэй, Рондагийн хувцснууд нь шалаар нэг ингээд тарцсан. Галзуухны өрөөнд бүх зүйл нь одоо асгарцсан, унтсан, тийм онгижсэн байдалтай харагдчихсан. За бас нэг цүнх байхыг бол олсон. За тухайн цүнхийг бол нээгээд онгичоо доторх ямиг нь бас ухцсан байсан. Тэгээ энэ бүхнээс нь харахад бол Форши байшингийн энэ одоо нөхцөл байдал за тэгээ тухайн үед олцсон одоо хутгыг бол харахад дээрэм хийх байгаа тэр нь ингээд өөр тишөөгөө хазаацсан тийм төрлийн хэрэг байж магадгүй гэж таамаглаж эхэлсэн юм билээ. Тэгсэн мөртлөө хаалгыг нь хүчээр эвдэлж орсон ч юм уу одоо цонх мохон хагарсан тийм зүйл ерөөсөө байгаагүй. Тэг байжсэн чинь байшингийн урт хаалга орчимд нэлээд тийм дуу чимээ гараад эхэлсэн. За тийшээ яваад очисон чинь нэг эмэгтэй бүр одоо нэг гэрлүүн хүчээр орохыг оролдчихсэн юм байна л та. Тэгээ царай нь улайцсан, уйлцсан байдалтай. Цагдаа нар руу хашгираад юу болсон талаар ингээд тайлбарлахыг шаардж байсан. Форши болохоор тухайн эмэгтэйг одоо дагуулж гараад тэгээд тайвшруулахыг оролцсон. За удаагүй бол тэр өөрийгөө Рондагийн эгч Ким Дэвис гэдэг хүн гэж танилцуулсан. Хэсэг хугацааны дараа арай жоохон тайвшраад ирэх үеэр нь Форши өөрийнхөө одоо мэдэж харсан бүх зүйлийг бол тайлбарлаж эхэлсэн. Харамсалтай нь бол түүний дүү Ронда
гэртээ ингээд хутгалуулад нас барсан байдалтай олдсон. Одоогийн байдлаар бол энэ нь нэг бүтлгүүцсэн дээрмийн хэрэг байж магадгүй гэсэн таамагтай байна гэж тайлбарласан. Тэгчээд одоо ямар нэг цон хаалган тэр ерөөсөө эвдрээгүй байгаагаас нь харахад бол Ронда тухайн хүнийг таньдаг байсан болоод гэртээ оруулсан байж болзошгүй гэж хэлсэн. Ким бол мэдээж маш их цочирдож, уйлж тайвширч чадахгүй бас нэлээд ууцсан. За тэгээ цагдаа бол түүнээс Рондад одоо ингээд өс сансан ч юм уу ямар нэг байдлаар юм хоорондоо маргаантай байж болох хүн байгаа эсхийг бол асуусан байгаа. Тэгсэн чинь Ким болохоор бодлохгүй шууд үгүй гэж хариулсан. Дүүд нь одоо ямар нэг дайсгансан хүн байх тийм боломжгүй гэж шууд хэлсэн маа. Тэгчээ хэсэг хугацааны дараа бодож ийсноо Ким бол нэг хүний нэрийг дурдсан. Тэр нь бол Рондагийн нөхөр Дэйв байсан. Кимийн хэлснээр бол Ронда Дэйв хоёрын хамтын амьдрал нь нэлээд тийм эвгүй Ронда саяхан салтын талаар ч гэсэн бодож байгаа гэдгийг нэвчтэй бол хэлсэн байсан. Гэтэ Дэйв бол тухайн үед одоо нөө шоронд байсан. Тийм болохоор энэ хэргийг өөрөө үйлцсэн байх бол ямар ч боломжгүй гэдгийг Ким хэлсэн. Дотроо болохоор Дэйв гэхдээ энэ одоо Ронда гэдэг ихнэрээ хүнөөсөн байж магадгүй өнтер гэсэн хардлагыг ч гэсэн Ким бол дотроо бодож исэн байгаа байхгүй юу. Тэ магадгүй хин нэгэнд мөнгө өгөөд одоо энэ Рондаг хөнөөлгсөн эсвэл найзуудынхаа нэгэнд нь ингээд хэлээд энэ гэмт хэргийг үйлдүүлсэн ч байж магадгүй гэж үзчихсэн. За тэгээ энэ сэжгийг нь бол Форши сонсчоод тэрийг нь шалгана гэж хэлсэн ч гэсэн дотроо бол нэлийн эргэлзэж исэн. За яагаад гэхээр хүүхдийн тэтгэмжээж төлөх чадваргүй хүн алуурчин хөслөх мөнгөтэй байх магадлал ер нь бараг байхгүй гэж бодсон. За тэгчээд одоо энэ хэргийг үйлдэхэд ашиглагдсан хутга Рондагийн одоо галтгооноос одоо авсан тэр комныхон хутганы нэг байсан гэдэг нь алуурчин бол ерөөсөө урьдчилж төлөвлөөгүй байж магадгүй гэдгийг нь угаасаа илтгэжсэн. Тэгэхээр одоо хөлсний алуурчин гэсэн тэр хувилбарыг бол тэр чигт нь одоо бараг хүчгүй болгож байгаа гэсэн. Тэгээ эцэст нь Форши юу гэж утсан гэхээр энэ хэргийг магадгүй бидэнд тайлж өгөх цорын ганц хүн нь хэргийн газар байсан 2 настай Рондагийн охин Аманда гэж үзсэн. Тэгэхээр үндсэндээ бол хэрэг гарах үед тэнд байсан цорын ганц гэрчин бол яалтчгүй одоо Аманда байсан болохоор тухайн одоо өдрийн оройн хүүхэд хамгааллын албаны нийгмийн ажилтан гэрийнх нь гадаа явж очиход Форши бол тэр хүнийг өгтөж аваад Амандаг асран хамгаалалтанд явхаас өмнө охинтой ярилцаад яг юу мэдж байгааг нь олж мэдхийг хүсэж гин гэдгийг хэлсэн байгаа. За тэгээд нийгмийн ажилтан бол мэдээж зөвшөөрөөд өөр угаасаа ямар нэг гаргалгаа байхгүй байсан болохоор юу ч гэсэн асуугаад үзээгээ шийдсэн. За охин бол 2хан настай. За дээрэс нь маш их цочирдсан байж магадгүй. Тэгээд ч юу н хэлсэн зүйл нь тийм одоо найдвартай ч гэдэг юм уу шууд ингээл 100% үнэн байх магадлал ч гэсэн маш бага. Гэтэл өөр арга бол тэдэнд байгаагүй. За тэгээ мэдээж цагдаагийн ажилтнуудыг бодвол нийгмийн ажилтан илүү туршлагатай болохоор доошоо сууж яг өөрийнх нь нүдний түвшинд очиж байгаа. Тэгээд Амандагаас урдны орой одоо юу болсон, юу харсан гэдгийг нь асууж эхэлсэн. Тэгсэн чинь хачралтай нь Аманда болохоор гараараа хүзүүрөөгөө заагаад утгалж байгаа юм шиг хөдөлгөөн хийж эхэлсэн. Тэгээ маш ааж ухаан хоолоогоор ээж унаад унтчихсан гэж хэлсэн юм байна. Тэгэхээр нөгөө нийгмийн ажилтан өөр хүн та хоёртай хамт байсан уу гэж асуусан чинь хэсэг чимээгүй байж ийснаа Аманда болохоор cousin Nick гэж хэлсэн байгаа. За энэ нь болохоор нөгөө Nick авга гэж хэлсэн байгаа байхгүй юу. За энэ явдлаас хэдэн цагийн дараа цагдаагийн 2 ажилтан машинтайгаа хурж ирээд за арын суудалд нь болохоор нэг тийм бохор хувцастай маш тийм замбраагүй төрхтэй эрэгтэй хүнийг бол гаргаж ирээд тэгээ байшин руу бол дагуулад орсон. За энэ нь болохоор нөгөө Амандагийн хэлсэн Nick авга гэдэг нь биш харин Рондагийн нөхөр за тухайн үед нөгөө шоронд байсан гэсэн Дэйв байсан. Форши мэдээж тухайн яриаг сонсонгуудаа тухайн одоо cousin Nick гэдэг хүнтэй ярилцахаар төлөвлөж исэн ч гэсэн эхлээд бол түүний талаар аль болох их мэдээлэл цуглуулах хэрэгтэй гэж үзсэн. За Аманда болохоор нийгмийн ажилтнтай ярилцж явах үеэрээ Nick авга ээжийг гэмтээсэн гэж олон удаа хэлсэн ч гэсэн ерөнхийдөө бол ингээд 2 настай хүүхдийн өгдөө одоо шууд тулгуурлаад шийдвэр гаргахын өмнө насанд хүрсэн хүний тайлбар бол хэрэгтэй байсан. За шүүхээс бол Дэйвийг одоо эхнэрийнх нь амь насыг хүнөөсөн хэрэг гарсан болохоор хугацаанаас нь өмнө сулсан билээ. За Форши бол түүнийг шууд хэргийн газарт дагуулж чоод өөр хин нэгэнтэй ярилцахаас өмнө өөрөө бас хэсэг зүйлийг бол асууж лавлахаар болсон юм билээ. За Форши бол түүнийг хаалган дээр өгтөж аваад цочны өрөөнд оруулж буудан дээр суулгасан. За тэгээ тэр бол эхнэрт нь яг юу тохиолдсон гэдгийг товчхон тайлбарлаад Дэйв бүр баг ингээд бүх зүйлийг бүрэн ойлгож амжаагүй багт нь одоо байшинг хамт тойрч үзээд юу гэрээс ч алдагдсан байж болох вэ гэдгийг хэлж өгөхийг хүссэн. За энэ нь болохоор гэмтэтгээдийг тогтооход чухал байж нэг одоо зүйл байсан. За тэгээ Форши болохоор түүнээс нэг зүйл асуугаад Nick авга гэж хэн бэ гэж
асуусан. Тэгээ Cousin Nick гэдэг үгийг сонсоод нөгөө Дэйв бол маш их сандраад ингээд цочирсан байдалтай болоод за тухайн хүн нь болохоор одоо Дэйвийн одоо үеэл нь байгаа. Тэгээд бүтэн нэрийг нь болохоор Richard Nicholas Robinson гэдэг хүн байдгаа гэж хэлсэн маа. Тэгчээд Ронда ер нь бол гэртээ ганцаараа байх үед Ник бол гэрээ ажилтнанд тусалдаг байсан. Бараг өдөр болгон очоод янз бүрийн зүйлийг засдаг байсан гэж тайлбарлаж хэлсэн. Гэтэ яагаад Порши энэ хүний талаар асууж байгаа гэдгийг ойлгохгүй байгаагаа Дэйв бол тайлбарлаад тэр Рондад хизээч тийм гим хор хөргөх хүн биш, харин ч Ронда Аманда хоёрыг бол хамгаалаад ингээд сайн тусалдаг байсан хүн гэж хэлсэн. За Порши болохоор ингээд яагаад тухайн одоо Cousin Nick гэдгийг асуугаад байгааг нь бол тайлбарлаж өрөөсөө хэлээгүй. Дэйвийн өгсөн мэдээлэл нь хангалттай байсан болохоор тэр гэрээс гадагшаага гараад за радио станцаа ашиглаж ойролцоох одоо бүхий л цагдаагийн байгууллагуудад Richard Nicholas Robinson гэдэг хүнийг гэрэн сурвалжлах одоо мэдээллийг бол дамжуулсан байгаа. За ингээд нэг цаг хүрэхгүй хугацааны дараа цагдаагийн машин Pataskalaгийн ойролцоох 37 дугаар зам дээр Nick Robinson-ы SUV маркийн автомашиныг бол олж зогсоосон. За тэд бол түүнийг машинаас буухыг тушаагаад буусан дарууд нь буу туулгаад газарт унгаж бүр гавлсан байгаа. За энэ үед бол түүний бейсболын малгаан дээр нь цус юм шиг харагдах байдалтай тийм бараа толб байгааг бол анзаарсан баг. Тэгвэл цагдаагийн машины арын суудалд суулгах үед Ник одоо ингээ юу болоод байгаа юм бэ гэж байн асууж исэн ч цагдаа нар бол түүнд ямар ч хариу өгөөгүй. Тэгчээд машиныг нь нэгжиж шалгасан чинь арийнхын хэсэг тийм нэг картон цаас шиг зүйлтэй өссөн. Тэгээ дээр нь болохоор юм улаан хүрэн өнгийн одоо цус юм шиг харагдах толбнууд бол байсан байгаа. За тэгээ цагдаанууд машиндаа буцаж ирээ суух үед нь Ник болохоор Рондагийн талаар юм уу гэж асуусан юм байна. Никийг баривчилж авах үед нөгөө Порши гээд цагдаагийн дарга болохоор аль хэдийнэ Никийн гэрт нь явж очиод эхнэр болох Debbie Robinson гээд хүнээс байцаалт авч исэн. За энэтэй зэрэгцээд тухайн одоо газрын хамгийн шилдэг за бараг цорын ганц одоо хэргийн мөрдөгч гэгддэг Brooks гэдэг цагдааг болвол цагдаагийн хэлтс рүү очиод Никээс байцаалт аваарай гэсэн тийм ажлыг бол даалгачихсан байсан. За мөрдөгч Brooks болохоор байцаалтын өрөөнд яваад орсон чинь гараа тухандаа тавьсан маш тийм цонхисэн дотор нь муухаарсан байдалтай юм шиг харагдаж байгаа Никийг бол тэр шууд анзаарсан байна. Тэгээ зүгээр үгээ асуусан чинь Ник зүгээрээ өчигдөр орой маш их архиусан болохоор одоо ингээ шортж байна гэж хариулсан байна. Тэр болохоор Колумбус хотын нэг баарнд оройны 10 цаг 30 минут хүртэл байж агаад дараа нь өөрийнхөө амьдардаг ойролцоох Ланкастер хотын өөр нэг баар руу явсан гэдгийг ол цагтаад хэлсэн. За тэгээд тэр шүн болохоор 1 цаг 30 минутын үед гэртээ хараад буудан дээрээ суугаад тэр чигтээ нам унтцсан гэдгийг хэлсэн. Рондад бол юу тохиолдсон гэдгийг огт мэдэхгүй. Нас барсан гэдгийг нь мэдээгээр сонссон гэдгийг одоо өөрөө ингээд бүр амлаж хэлсэн байна. Харин одоо түүний унж явсан SUV загварын машинаас олцсон цусны тухайд гэх юм бол анх хийсний дараа тухайн амтнаа ингээд машинда тавиад тэрний цус байсан гэж тайлбарласан. Гэхдээ мөрдөгч Bruce Brooks болохоор энэнд нь итгээгүү. За яагаад гэхээр Рондагийн охин Аманда болохоор Ник авга ээжийг гэмтээсэн гэж хэлснийг тэр одоо сонссон байсан. За мэдээж 2 настай хүүхдийн мэдүүлгийг одоо бүрэн ингээ ихтгэл найдвартай гэж үзэх одоо боломжгүй ч гэсэн Аманда бол маш ихтгэлтэйгээр тухайн өгнүүдэд байн давтаж хэлээд бүр хүзүүрүүгээ хутгалж байгаа юм шиг хөдөлгөөн хийж исэн нь Ронда үнэхээр хутгалуулж нас барсан гэдэгт нь яг таарч байсан. Тийм болохоор Brooks болохоор Никээс чи хитрхи их согтуу байсан болохоор ийм хэрэг хийж чадахгүй гэж өөрийгөө хэлээд байна. Гэхдээ чи юу ч санахгүй ингээд тасарсан байсан гэж яриад байгаа ч гэсэн Рондаг алаагүй гэдгээ яаж батлах уу гэж асуусан байгаа. Ер нь бол ямар нэг зүйлийг ингээд санахгүй тасарсан байгаа бол хийсэн байх магадлал ч гэсэн байгаа. Ингэж ярьсан ч гэсэн Ник бол ингээд байнга толгоогоос ихсрээд үгүй гэж хариулж исэн. Яг үнэндээ бол одоо нөгөө мөрдөгч Бруксийн асуусан баг бүх асуултанд Ник бол үгүй гэж хариулж исэн. За тэгээ эцэст нь бол мөрдөгч одоо төвчээр алдаж эхэлсэн. За тэр бол Никт Рондагийн охин бүх зүйлийг харсан гэдгийг нь хэлээд тэр бяцхан охин шүүхтээр зогсоод өмгөөлөгч түүнийг амьдралынх нь хамгийн аимшигтай дурсамж өөрийнхөө ээжийнх нь одоо алахын тухай байцааж ийн гэж төсөөлөд үзтээ гэж хэлсэн байгаа. За ингээ энэ бүхнийг сонсоод Никийн одоо ингээ байгаа байдал нь бүр тэр чигтээ одоо бүр илүү их дордоод бүр яахаа мэдгүй хачин байдалтай болсон. За тэгээ эцэст нь болохоор шүн дунд бүр байцаалт эхэлснээс хойш 6 цагийн дараа Никийг нөгөө lie detector гэж байдаг шүү дээ. Тим тест өгөхийг
Рондыг одоо ингээд санал болгосон байгаа. Тэгээд өөрөө болохоор энийг ч гэсэн зөвшөөрсөн. За тэгээ үр дүн нь бол нэг худлаа хэлсэн гэдэг нь тогтоогдсон юм билээ. Гэхдээ нэг болохоор тэр даруйдаа бол өөрөө одоо гин бурууга хүлээгээгүй. Ярих тусам улам бүр нөгөө тийшээ зүтгээд өөрийгөө би энэ хэрэгт бүр ямар ч оролцоогүй би гин буруугүй гэж зүтгэсэн хിവэр байсан. За тэгээ хамгийн эцсийн хамгийн одоо ширүүхэн арга бол яалтчгүй дарамтлах явдал байгаа. За тэгчээд хэрвээ одоо чи ингээд хэрэгээ хүлээхгүй байх юм бол цаазаар авах ял хүртэл чи авч магадгүй шүү гэж одоо ингээд сүрдүүлж эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж энэ үг бол Никийг маш хүчтэй зочирлолд оруулсан. Удаан хугацааны турш тэр чимээгүй байсны эцэст магадгүй би энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбоотой байж болох ч гэсэн яг юу болсныг бол би үнэхээр санахгүй байна гэдгийг хэлсэн. За ингээд энэс хойш бол Brooks үргэлжлүүлж шахсаар байсан. Ингээд өөрөөр бүр 5 цаг орчимд нэг одоо бүх зүйлд ингээд бууж өгөөд за тухайн алхахыг бол бүр ингээд одоо бүр арга буюу хүлээн зөвшөөрөхөөр болсон. За тэгээ ингэж ярьсан байгаа. Тэр болохоор ингээд 2 баарлаа орсон гэж яриадсэн шүү дээ. Тэгчээд эхний бааранд орчоод дараагийнхруугаа явхаасаа өмнө Рондагийн гэрт нь бол очисон. За тэгээд Рондаг үнсхийг оролцсон. Тэгсэн чинь нөгөөх нь одоо түлхээд өөрөөсөө холдуулсан. Холдуулчаад хутга авч одоо өөрийгөө хамгаалах гэж оролцсон. Тэгээ нэг хутгийг нь булаах гэж байхдаа санаандгүйгээр Рондаг бол хутгалсан гэсэн ийм зүйлийг ярьж байсан. За тэгээд үүгэр болж исэн нар манд хоёр бол цагдаа нар Никийг Licking тойргийн шоронд одоо аваачаад Рондагийн алхахын хэрэгт аль бие ёсоор бүртгэсэн юм байна. Тэгээ тэр өглөө нь болохоор одоо цагдаагийн газрын дарга Porsche сэтгүүлчдийн өмнө гарч хууль сахиулагчид 24 цаг хүрэхгүй хугацаанд Ronda Box-ийн алуурчныг бариад мэдүүлэг авсан гэж тийм магтах байдалтайгаар одоо өөрсдийнхөө хийсэн зүйлийг нэлээд тийм ам бардам одоо ярьсан. Подкастын маань ерөнхий ивент тэтгэгч Skin Farm Clinic Месийн бус арьс гоо цэцлийн эмнэлэг эдгээр нь та бүхэн аль хэдийнэ мэддэг болсон баг. За энэ чиглэлээрээ 15 жилийн туршлагатай эмчнэр ажилладаг гэдгээрээ бас онцлог байгаа. Та бүхэн өөрийн арьсны асуудлаа шийдэх хүсэлтэй байгаа бол ямар ч тач цагаа товлоод үнгүй зөвлөгөө аваад үзээрэй. Арьс бол зүгээр л нэг харагдах үзэмж гэхээсээ илүү таны өөртөө итгэх итгэлийн илэрхийлэл болж өгч идэг. Тиймээс арьсны асуудлаа шийдэх мэрэгжлийн газар хайж байгаа бол Skin Farm Clinic-ийн сошиал хуудасаар зочлоод үзээрэй. Бас нэг таатай зүйл дуулгахад таны анхны гоо сайхны эмчилгээ үйлчлэгээ болгон дээр 20% хөнгөлөх юм байлаа шүү. Description хэсэгт дэлгэрэнгүй мэдээллийг оруулсан байгаа. За ингэж хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За тэгээд тэр 7 хоногийн сүүлээр нь мөрдөгч Брюс болохоор өрөөндөө бичиг цаасныхаа ажлыг дуусгаа bijсэн чинь нарийн бичиг нь орж ирээд тэгээ утсаар хүн яри гэж байна гэсэн. За Брюс л утсаа авсан чинь тухайн залгсан хүн нь болохоор Bob Cisco гэдэг нэртэй хүн байсан. За тэр хүн ямар хүн байсан гэхээр нөгөө Рондагийн нөхөр Дэвийн хамтлагийнх нь нэг гишүүн байсан юм билээ. Тэгээ тэр хүн бол энэ Ник гээд хүнийг энэ аллахыг хийсэн гэж өрөөсөө бодохгүй байгаа талаараа хэлсэн. Боби хэлснээр бол Ронда яг амиа алдсан тухайн орой тэдний одоо хамтлагийнх нь өөр нэг гишүүн Крис Уильямс гээд хүн болохоор гэрт нь одоо ирсэн юм байна л да. Тэгээ Крис болохоор маш их тийм сандарсан 50 бус байдалтай харагдчихсэн. Нааш цаашаага алхаал, тамхи өгсрүүлж татаал, ямар нэг зүйлд ингээд амар санаа зовоод байгаа юм шиг байдалтай харагдсан гэж Боб бол хэлсэн. За Боб болохоор Крис урд нь Ронда Дэв хоёрын гэрлөө нь орж хулгай хийж исэн, хамтлагийнхаа одоо тоног төхөөрөмжийг хулгайлаад хар тамхины мөнгө олгож зарж исэн гэсэн тийм зүйлийг бол ярьсан юм байна. Тэгээ тийм болохоор ингээд Боб Рондагийн өхөл бас гэр нь ингээд онгочдсон юм humыг нь авцсан байдалтай байсан тухай мэдээг хараад Крис энэнд холбоотой байж магадгүй гэсэн бодлоосоо ерөөсөө салж чадахгүй байгаа гэдгийг хэлээд энэ зүгээр нэг давхцал төдий зүйл биш юм шиг санагдсан талаараа бол дурдсан. За тэгээ нөгөө мөрдөгч Брукс болохоор энэ болгоныг нь тэмдэглэж аваад Боб гэдэг хүнд мэдээлэл өгсөнд нь одоо баярлалаа гэдгийг хэлсэн ч энэ хэрэг дээр аль хэдийнэ одоо гол сэжигтнээс мэдүүлэг авчихсан байсан болохоор ахаад одоо энэ Крис гэсэн хүний мэдээллийг нухацтай авч үзэхээ ер нь бол сайн тухайн үедээ мэдэхгүй байсан. За гэхдээ ямар ч байсан нөгөө Porsche гээд цагдаагийн даргатай энэ талаар ярилцаад тэгээ Аманда гээд нөгөө охиныг нь дахиж нэг удаа байцаах шийдвэрийг тэр хоёр бол гаргасан юм билээ. За энэ нь бол мэдээж бүх боломжит одоо хувилбарыг шалгахын тулд ингэж үзэхээс аргагүй гэж үтсэн байгаа. За ингээд хэд хоногийн дараа буюу Рондагийн аллаг гарснаас
ойролцоогоор 2-7 хоног өнгөрсний дараа Porsche бол нэг утасны дуудлагыг хүлээгээд байж исэн. За ямар дуудлага байсан гэхээр Аманда урд нь нөгөө нэг нийгмийн ажилтнтай бас ярилцчихсэн шүү дээ. Тэр ажилтан болохоор дахиж нэг удаа ярилцаад тэгээд юу ярьсан талаарх мэдээллийг ол нөгөө Porsche гээд цагдаа руу залгаж хэлье гэсэн байсан. За тэгээд тэр дуудлагыг бол хүлээж исэн маа. Тэгээд ер нь бол одоо нөгөө Амандаг урдны ярьсан зүйлээ яг давтаад ярих байх гэсэн тийм одоо хүлээлттэй байсан юм билээ. За тэгээ утсан дугаараад Porsche утсаа авахд бол энэ удаад байдал нь огт өөр байсан. За нийгмийн ажилтан энэ удаад бол Амандагаас алуурчин одоо хэн байсан бэ гэж асуусан чинь Ник авах гэж юусоо хэлээгүй харин Боб хийсэн гэж хэлсэн талаар бол мэдгдсэн. За энийг сонсоод бол Porsche-д тийм эвгүй мэдрэмж төрсөн. Ер нь анхнаасаа л ингээд одоо 2 настай хүүхдэд итгээд энэ хүнийг гэрчгэж үзээд зүгээр л санаанд орсон ингээд нэрээ хилээд ежиж магадгүй гэж одоо болгоомжилж исэн. Тэгээ яг тухайн нөгөө Боб гэдэг хүн болохоор цагдаа руу залгаад өөр огт нэг танихгүй хүнийг буруутгах гэж оролдож исэн тэр хүн байсан. Тэгэхээр тухайн үедээ бол юм бүхэн ингээд айгүй юм эргэлзээтэй юм толгой иргмээр байдалтай болж гисэн гэсэн. Тэрнээс нь болоод ч юм уу энэ Porsche болохоор хэргийг бол дахиж ерсөө өөрчлөхгүй гэж шийдсэн. За ягаад гэхээр Ник бол аль хэдийн өөрөө бурууга хүлээсэн. Тийм болохоор Амандагийн мэдүүлэхтэй мэдүүлээгүй Никийг бол яллахад хангалттай гэж үзэжсэн юм билээ. Тухайн явдлаас 5 хоногийн дараа тангарахны шүүх бол Ник албан ёсоор хүн амны хэрэг үүсгэсэн. За гэхдээ мөрдөгчдийн хувьд нэг гинтийн зүйл бол дараа нь тохиолдсон байгаа. Ник бол гин буруугүй гэсэн тийм зүйлийг одоо хилээд эхэлсэн. Урд нь бол яг байцаалт өгч явахдаа би буруутай гэд баахан юм ярьсан ч гэсэн дараа нь бол ингээд яриагаа бол өөрчилсөн байгаа. За ингээд энэ явдлаас бүхэл бүтэн 7 сарын дараа буюу 2002 оны 12 сард Matt Sauer гэдэг нэртэй хүн Ohio мужийн Columbus хот Mary Melodies гэдэг нэртэй баарн дотор явж орсон. За тэр бол нөгөө одоо бартендрийн хэсгээр нь явж чод цүнхнээсээ шаргал өнгөтэй хавтас гаргаж ирээд доторх зураг дээрх хүнийг таньж гинүү гэж нөгөө барменээс нь асуусан байгаа байхгүй юу. За тэгээд бармен болохоор тухайн зургийг хэсэг харж яснаа долгоо тохиод тиймээ энэ бол Richard Nicholas Robinson 8 сарын өмнө яг алга болсон шөнө тэр энд байсан. Та нар ирж асуухыг нь би хүлээж исэн юм а гэж хэлсэн байгаа. За тэгээд тухайн одоо нөгөө Sauer гэдэг хүн болохоор тэр баарны бармен ийм өөртөө ихтгэлтэй ярьж байгаад нь бол баг зэрэг гайхаад чи өөртөө яаж ийм ихтгэлтэй байна? Яаж яг тэр шүнд байсан гэдгийг нь чи санаад байгаа юм бэ гэж асуусан чинь тухайн бармен болохоор тэр өөрөө маш тийм содон одоо мартахын аргагүй гэж одоо ярьдээ шүү дээ. Ер нь бол ингээд нэг харцсан бахад дараа нь ингээд санаад байдаг зүйл байдэн шүү дээ. Яг тийм одоо футболк Ник бол өмссөн байсан. Тэр нь болохоор нэг юм эмэгтэй хүний биений тухай одоо тийм бүдүүлэг дүү хошигнолтой футболк өмссөн байсан юм байна л да. Тэгээ тийм болохоор тухайн бармен бол ерөөсөө мартаагүй гэдгийг хэлсэн. За тэгээд Ник болохоор аллах болсон шөнийн 22 цаг 15 минутаас 22 цаг 30 минут хүртэл баарнд байсан гэдгийг бол баттай хэлсэн байгаа. Тэгчээд нөгөө бармен бүр та нар яагаад ингэж удажээж ярьж надаас сууж байгаа юм бэ? Би энэ бүхнийг алерт мэдчихсэн гэж Sauer гэдэг нөгөө хүнд хэлсэн байгаа байхгүй юу? За тэгээ Sauer болохоор хавцаа хаагаад барманд бол баярлалаа гэдгээ хэлээд өөрийн нэрийн хуудасаа одоо нөгөө текэн дээр нь тавиад тэгээ бармен тэрийг нь харсан чинь Matt Sauer гэсэн нэртэй цагдаа энэ дээр бол ерөөсөө биш харин хувийн мөрдөгч хүн байсан. За энэ хүнийг бол Richard Nicholas Robinson өөрийн нэрээ цэвэрлэхийн тулд хөлсөлсөн одоо ийм хүн байсан баг. За тэгээ Sauer болохоор энэ ажил ерөөсөө амаргүй гэдгийг бол ерөнхийдөө мэдчихсэн. За ягаад гэхээр Ник болохоор өөрөө аль хэдийнэ бурууга хүлээсэн. Гэхдээ барментай хийсэн энэ яриа бол хэрэгтэн томоохон одоо тийм нааштай цоорхоо гаргаж чадна гэдэгт бол итгэж исэн. За ингээд энэ яриаг авсны дараа Sauer бол баарнаас гараад машиндаа суугаад Ник бол аллах болсон шүн очсон гэж хэлсэн 2 дахь баар руу явсан. За тэр нь бол Lancaster хотод байдаг Fairview Inn гэдэг тийм баар байсан ба. За тэнд очиод бас л ижил зургийг үзүүлсэн чинь тухайн одоо баарны ажилчид бүгд Никийг бол таньжсэн байгаа. Тэд нар ч гэсэн яг 4 сарын 28-ны орой алга болсон шүнд бол нэг энд байсан гэж хэлсэн. За тэгээ түүний одоо нөгөө өмссөн байсан тэр нэг сонин өрмөц футболкоор нь санаж исэн. За ингээд Sauer бол маш чухал зүйл одоо олж авч чадсан гэдгээ ойлгосон. За учир нь гэх юм бол прокурорын талын тайлбараар бол Ник эхний баарнасаа гараад Рондагийн гэрт очиж алга үлдчихэд дараа нь 2 дахь баар руу явсан гэж үзчихсэн. Гэхдээ 2 баарны ажилчид хоёулаа Ник яг тэр нэг сонин содон гэмээр футболк өмссөн байсан гэдгийг бол дурдсан байгаа. Sauer бол бодтоо хэрвээ Ник энэ 2 баарны хооронд Рондаг хутгалж алсан байх юм бол тухайн одоо нөгөө футболк нь ингээд баахан цус болцсон
ер нь бол байх ёстой шүү дээ. Тэгээ Fairview Inn гэд баарны ажилчид болохоор зүгээр нэг тийм одоо хошин гэмээр футбол биш, харин цусмас олцсон тийм футболкийг бол санах ёстой гэсэн үг. Гэтэ тийм зүйлийг бол хоёр дахь баарны хүмүүс огт хэлээгүй. Зүгээр л тийм нэг инээдтэй гэмээр футболк өмссөн байсан л гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Sauer дахиад Mary Melody гэд баар руу бол явж очсон. Гэхдээ энэ удаад бол тэр тутагшоо явж ороогүй. Харин машина зогсоолтод тавиад одоо минут секунд хэмжигчээ ажилуулж эхэлсэн байгаа. Дараа нь бол тэндээсээ хөдлөөд замаар явж агаад Fairview Inn гэд нөгөө хоёр дахь баар руу давхисан. За тэнд хүрээд одоо нэг минут секунд хэмжигчээ харсан чинь ойролцоогоор 45 минут болсон байсан. Прокурорын тайлбарласнаар бол нэг эхний баарнаас гараад Rondag алаад дараа нь хоёр дахь баар руу 30-45 минутын дотор очисон байх ёстой гэд үзчихсэн байсан. Гэхдээ Sauer-ын хийсэн энэ зүйлийн харуулсан нь юу байсан гэхээр за энэ хугацаанд бол Rondag-ийн гэрт очиод аллага үүлдээд дараа нь Fairview Inn хүртэл очих бол боломжгүй гэдгийг энэ одоо зүйл нь харуулж исэн. Ингэснээрээ Nick-ийн alibi маш одоо бат бөх болж чадаад тэр бол алуурчин байх ер нь боломжгүй, алуурчин биш гэдэг нь тодорхой болсон юм байна. За ингээд дараа нь Sauer болохоор жинхэнэ алуурчин хэн байсан гэдгийг одоо олох хэрэгтэй болсон байгаа. За Matt Sauer бол өөрийн олсон нотлох баримтуудыг Nick-ийн өмгөөлөгчд нь үзүүлээд за тэрийг нь одоо шууд шүүгчдэд танилцуулсан байгаа. За бас Pataskala-гийн цагдаа нар бол хизээч лабораторид шинжилүүлээгүй тийм чухал нотлох баримт болох аллахын зэвсэг болох нөгөө хутгийг бол шинжилүүлэх одоо тийм хүсэлтийг гаргасан юм билээ. За шүүгч бол энийг нь зөвшөөрөөд хутгийг бол шинжилгээнд явуулсан. Ингээд 1 сарын дараа 2003 оны 1 сард лабораторийн хариу ирэхэд хутган дээр бол Рондагаас өөр хүний ДНХ илэрсэн байгаа. За мөрдөгчд тухайн ДНХ хэнийх болохыг бол шууд тогтоож чадаагүй. За учир нь гэх юм бол 2003 онд одоогийнх шиг тийм ДНХ мэдээллийн сантай байгаагүй. ДНХ-ийг нэг нэгээр нь харьцуулж шалгах одоо шаардлагатай байсан гэсэн. За тэгээ сүүлд нь ашгүй тэд нар бол Nick-ийн ДНХ-тэй тухайн одоо нөгөө хутган дээр олцсон гэсэн өөр хүний ДНХ-ийг харьцуулаад үзсэн чинь тухайн одоо ДНХ нь бол Nick-ийнх ерөөсөө биш байсан гэдгийг нь баталж чадсан. За энэ нь бол Nick-ийг сэжигтэн биш гэдгийг бараг батлаад өгсөн. Гэхдээ түүнийг бүрэн цагаатгахад бол хангалттай байгаагүй. Sauer тэр өөр ДНХ хэнийх байсан гэдгийг одоо бүрэн олж тогтоох хэрэгтэй болсон байгаа. Ингээд Sauer бол хэргийн материалуудыг дахиад ухаж үзсэн чинь цагдаа нар огтхонч тийм анзаарч үзээгүй олон боломжит сэжигтэн байгаа гэдгийг ойлгосон. За тэдний нэг нь болохоор Rondag-ийн одоо удахгүй салж магадгүй байсан нөхөр Dave Boggs нь бол байсан байгаа. Rondag-ийн эгч нь анхнаасаа л одоо энэ сэжгийг бол цагдаа нарт хэлж ийсэн. За мэдээж Dave өөрөө энэ хэргийг үйлдэж бол угаасаа чадахгүй байсан. Тэр үед бол угаасаа шоронд байсан. Гэхдээ одоо эгчийнх нь хэлсэнчлэн өөр хүнээр хийлгсэн байх магадлалтай байсан. За тийм болохоор Dave-ийн найз нөхөд, танилуд, за бүр шоронд танилцсан хүмүүс хүртэл сэжигтэн болж хувирсан. За бас урд нь Ronda Dave хоёрын гэрт нь хулгай хийж хөгжмийн зэмсгүүдийг нь харт амхны мөнгө болгохын тулд зарж исэн Chris Williams гэдэг хүн байсан. Тэгчээ тэр Chris-ийн талаар мэдээлэл өгсөн Bob Cisco гэдэг хүн ч гэсэн өөрөө сэжигтэн байж болохоор байсан. За тэгээ нөгөө Ronda-гийн охин Amanda болохоор Bob гэж нэг удаа бас хэлчихсэн болохоор тухайн Bob гэдэг хүн ч гэсэн хамгийн том хамгийн одоо ихний байж магадгүй сэжигтэн гэж бол цагдаа нар дотроо үзчихсэн юм билээ. Тэгээ цагдаа нар энэ болгоныг ерөөсө хангалттай одоо мөрдөө шалгалт хийгээгүй байсан болохоор Sauer баг эхнээс нь хэрэг гарснаас хойш 9 сарын дараа дахиад бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болсон. За тэр ч байтугай алуурчин нь бол цагдаа нарын огт мдээгүй хүнж байж магадгүй байсан. За учир нь гэх юм бол тэд нар анхнаасаа зөвхөн Nick дээр бүр ингээд анхаарлаа төвлөрүүлээд өөр хэнийг ч одоо ингээд сэжиглэж шалгаагүй байсан. Ингээд бодит баримт маш цөөхөн байсан болохоор Matt Sauer шууд олон арван хүнийг мөрдөж эхлэхийн оронд өөртөө байгаа ганц тодорхой зүйлээс бол эхлэхээр шийдсэн. За тэр нь болохоор Ronda-гийн гэрээс чухам яг ямар зүйлүүд одоо алдагдсан гэдгийг мэдхэн чухал гэсэн. За энэ зүйлүүдийг болохоор угаасаа цагдаа нар хэдийнэ мэдчихсэн байсан. Тийм болохоор тухайн зүйлүүдийг нь хайж болох юм бол жинхэнэ алуурчин хэн гэдгийг олж чадна. Одоо жинхэнэ алуурчин руу хөтлж чадна гэж бол найдаж исэн ба. Ингээ хэд хоногийн дараа Sauer бол Columbus хотын нэг ломбард руу явж очиод Ronda Dave хоёрын гэрээс алдагдсан эд зүйлсийг нь бол хайж эхэлсэн. Тэгээ энэ мэдчлэн бол хэд хэдэн ломбардаар олсон баг. Тэгэж одоо нэг бүрчлэн орж шалгасан ч гэсэн ямар ч одоо үр дүнд бол хүрээгүй. За тэгээ тэр өдөр бол нэлийн одоо явсны
машины эцэст одоо Sour бол гэрлүүгээ харихаар шийдсэн. За тэгээд харих замдаа гэрлэн төхөөн дээр зогсож явах үеэрээ замын эсрэг талд тээврийн эрсдлийн бүртгэлийн газар байгааг болгоолж харсан. За тэгээд тэр одоо газрыг харангуутаа толгойд нэг зүйл одоо гинт орж ирсэн баг. Сэжигтнүүдийн жагсаалтанд байсан нэг хүн Руандагийн аллахаас 7 хоногийн дараа машин хулгайсан хэрэгээр одоо баригдсан тийм хүн байсан. Гэхдээ цагдаагийн материалд тэр хүн өөрийн гэсэн машинтай цэнхэр Кадиллактай гэж бичсэн байсан юм билээ. Тэгэхээр яагаад өөрөө ингээ машинтай ээжиж өөр бас машин хулгайлах хэрэгтэй болоо гэсэн тийм бодлол орж ирсэн байгаа байхгүй юу. За тэгээд энийг бодож байгаад Sour бол гинт шийдвэр гаргаад тухайн одоо нөгөө тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын зогсоолт нь бол машина байрлуулчаад за тэгээд төтгшөө яваад ирсэн. Тэгээд тэр бол нэг ажилтан дээр явж очиод цэнхэр Кадиллак машиныг шалгаж өгөхийг хүссэн. За улсын дугаарыг нөгөө шалгуулсан чинь 2002 оны 4 сарын 30-нд Руандагийн зогсоолтсноос одоо 1 хоногийн дараа тухайн машин Колумбус хотын Летита Гордон гэдэг нэртэй эмэгтэйд зарагдсан гэдэг нь тогтоогдсон. За ингээд Sour болохоор тухайн газраас гараад шууд нөгөө тэр Летита гэдэг эмэгтэйн гэрлөө яваад хаалгыг нь очиж шууд огшсон маа. За тэгээ хаалгаа нээсэн эмэгтэйд бол өөрийгөө мөрдөгч гэж танилцуулахад баг зэргийн тийм айсан гэмээр царайтай байсан ч ерөөсөө гайхаж хүлээж аваагүй. За тэгээд Летитаගේ тэр эмэгтэй болохоор нөгөө Sour гэд мөрдөгчдөд болохоор таны яагаад ирсний чи би мэдэж байна. Тэр цэнхэр Кадиллакийн талаа руу гэж асуусан маа. Тэгчээ тухайн машиныг болохоор гудамжинд зүгээр нэг танихгүй хүнээс $300 худалдаж авсан. Тэгээ ийм хямдхан одоо машин зарж байгаа юм чинь боломжийг ерөөсөө алдахыг хүсээгүй гэдгийг бол өөрөө шууд өмнөр нь хэлсэн маа. За тэгээ тухайн машиныг худалдаж авангуудаа бариад гэртээ ирсэн. За тэгээ доторхыг нь одоо шалгаад үзсэн чинь арын хэсэгт нь маш тийм олон зүйл овоолцсон байсан. Хувцас, үнэт эдлэл бас нэг хүний иргэний үнэмлэхтэй тийм цүнх байсан гэж хэлсэн. Тэгээ тухайн үнэмлэхэн дээр нь Ruanda Box гэд бичсэн байсан. Ингээд Sour-ийн сэжиг батлагдаад 2002 оны 4 сарын 28-ны орой Ruanda Box яг үнэндээ юу тохиолдсныг эцэст нь бол бүрэн одоо сэргээж ойлгох боломжтой болсон юм байна. За тухайн орой болохоор Ruanda Box 2 настай охинтойгоо оройн хоолоо дуусгаж авах үед нь алуурчин бол цэнхэр өнгийн Кадиллак машина одоо зогсоол дээр байрлуулж исэн. За тэгээ уталгүй машинаасаа буугаад тийм мансуурсан байдалтай Руандагийн гэрийн хаалгыг тогшсон. Руанда хаалгаа нээгээд за нөгөө хүнтэй бол мэдээж нүүр тулсан байгаа. За тэгчээд чи энд юу хийж байгаа ингээ асуусан чинь алуурчин болохоор ямар ч тийм тайлбар хэлэлгүйгээр шууд гэрлүүн одоо хүч төрж оронгуудаа галтгооныхын ширээн дээр байсан цүнхийг нь ухаж эхэлсэн. Тэгээ Руанда мэдээж зогсоохыг оролцсон ч гэсэн нөгөөх нь гараараа түлхээд тэгчээд дараа нь болохоор байсан нэг стейкний хутгийг шүүрч аваад шууд цээж рүү нутгалсан. Тэгээ тэр үеэр Руанда болохоор газар унаад босч ирээд ер нь бол өөрийгөө хамгаалахыг оролцсон ч гэсэн алуурчин болохоор дахин Руандаг одоо чиглүүлж хутгалсаар байсан. За эцэст нь болохоор Руанда хөдөлгөөнгүй болоод үндсэндээ бол амьсгал хураасан. Энэний дараа алуурчин бол байшин бүхэлд нь нэгжээд тэндээс олцсон мөнгө за үнд хүрэх бүх зүйлсийг нь бол авсан байгаа. За ингээд гарах гэж байхад нь бол коридорт зогсоод түн рүү харж исэн жоохон хүүхдийг тэр бол олж харсан мөртлөө огт тоолгүй хажуугаар нь өнгөрөө явсан. За тэгчээ дараа нь гэрээс гараад цэнхэр өнгийн Кадиллак машиндаа суугаад шүнжэнгөө бол харт амхинд мансуурч өнгөрөөсөн. За маргааш өглөө тэр бол машиныг Колумбус хотын гудамжинд нэг эмэгтэйд зарчаад санаандгүй байдлаар одоо тухайн нэг Руандагийн гэрээс авсан цүнх за иргэний үнэмлэх үнэт эдлэл зэргийг бол машин дотор үлдээгээд тэгээд явуулсан байсан. Ингээд ийм байдалтайгаар бараг 1 жилийн дараа алдагдсан тухайн зүйлсээс болж одоо мөрдөгчдийг жинхэнэ одоо алуурчин хэн байсан гэдгийг олоход бол энэ зүйл нь тусалсан юм байна. За алуурчин нь Dave Box-ийн хуучин хамтлагийн гишүүн урд нь тэдний гэрт хулгай хийж исэн Chris Williams байсан. Аллах болсон шөнө тэр бол харт амхны нөлөөнд автчихсан байсан. За тэгээ дахиж хэрэглэх мөнгө түүнд бол хэрэгтэй болсон юм байна. За харамсалтай нь Ruanda бол түүний замд нь таарсан одоо тийм хохирогч нь болсон байгаа. Chris Williams-ыг Ruandaгийн аллахын хэрэгээр буруутгаад 2005 оны 3 сарын 28-нд бүх зүйл ангаар буруутай гэж бол тогтоосон. За түүнд бол Ruandaгийн аллахт нь 20 жилээс дээш бүх насаар нь хорих ял бас дээрэм хулгай зэрэгт нь нийт бол 28 жилийн ялыг оноосон юм билээ. Chris Williams баригдсны дараа Richard Nicholas Robinson-д бол холбогдсон бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. За Никийн хувьд бол энэ нь амьдралыг нь бол тэр чигт нь өөрчилсөн байна. Тэр бол эрх чөлөөтэй болоод гэртээ буцаж ирээд ерөөсөө арх ухаа болсон. За тэг ажилдаа буцаж ороод Патаскала хотыг 3 сая долларын хохирлын нэхэмжлэлээр бол шүүхэд өгсөн юм бэлээ. За ингээд ийм нэг маш одоо адармаатай, маш олон үйл явдалтай, маш сонирхолтой хэрэг байлаа. За энэ хувийн мөрдөгч гэдэг хүн бол яаж одоо 1 2 гэхгүй зүйлийг бүгдээрээ олж илрүүлж тухайн үнийг цагаатгахын тулд
өөрийн эзэмшсэн зүйлдээ хэрхэн нухацтай ханддаг гэдгийг энэ хэрэгээс та бүхэн бас анзаарч харсан байх гэж бодож байна. За сэжигтэн гэгдэжсэн маш олон хүмүүс байсан гэж ярьжсэн да. За тэр хүн дундаас нэг сэжигтэн өөрөө машинтай юм бэжиж ахаад өөр машин хулгайлсан гэдэг дээр энэ хүний бол одоо тэр нэг гярхай ажигч зан нь бол маш их түлхэц болсноор ингээд эцэстээ бол Рондагийн алуурчин болох Chris Williams гэдэг хүнийг барьж авсан ийм нэг хэрэг байгаад байна. Цагдаа нарын хувьд ерөнхийдөө хоёр хагастай одоо охиныг нь хэргийн гол гэрч гэж авч үзэхээс өөр угаасаа арга байгаагүй. За түүний одоо мэддэг, хардаг, одоо урд нь таньжсэн одоо Bob за бас Nick гэдэг хоёр хүнээс өөр нэр хэлээгүй болохоор тухайн хоёр хүнийг нэлээд их сэжиглэжсэн ч гэсэн эцэстээ бол шал өөр хүн энэ хэргийг үйлдсэн болж таарсан. Тэгээ хэрэг гарснаас одоо нэг удаагүй байхад тэр Bob гэдэг хүн болохоор цагдаа руу заалгаад Chris-ийг шалгаач энэ хүн байж магадгүй урд нь бас ингээ хулгай хийжсэн гэж хэлсэн боловч цагдаа нар ерөөсөө л ингээд Nick руу бүрэн анхаарлаа хандуулсан байсан болохоор өөр хүмүүсийг шалгах тийм бодлого байж агаад чадварлаг нэг хувийн мөрдөгчийн тусламжтайгаар энэ хэрэг илэрч яг ял шитгэл авах ёстой хүн нь шоронд орсон одоо ийм нэг хэрэг байна. За ингээд өнөөдрийн дугаартаа хамт байсан нийт сонсогчдоо баярлалаа. Дугаартаа маань Месийн бус арьсгойцлын Skin Farm Clinic хамтран ажиллаа. Та бүхэн амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Ирэх 7 хоногт олон сонирхолтой дугаараар эргээд уулзъя.